1889 оноос хойш дэлхийн улс орнууд олон улсын хөдөлмөрчдийн өдрийг 5 сарын 1-ээр тэмдэглэдэг ийм уламжлалт тогтоод байна. Та бүхэндээ олон улсын хөдөлмөрчдийн өдрийн мэндийг хүргье. Хөдөлмөр бол хүний эрх юм. Хөдөлмөр бол хүний үүрэгч юм. Улсын их хурлын гишүүдийн хөдөлмөр гэдэг бол улсын их хурлын чуулгандаа суух, хөдөлмөрлөх үүргээ хүлээхгүй байгаа арчилсан намын гишүүдэд харамсаж байна. Батсуур Алтан гэрэл Эрдэнэ бүрэн сайд нар бол сууж байна. Үнэхээр хүний эрхийн мэдрэмжтэй юм байна. Сайн үүргээ хүлээж байгаа юм байна. Улсын их хурлын дарга Амар Исгэлэнгийн санаачлагаар парламентын 3 төгөлдршил явагдаж байгаа. Ахмад насны хөтөлбөрийг өнөөдөр бид бас зарласан. Ахмадын хөдөлмөрлөх эрхийг бид нар бас онцолсон байгаа. Хөдөлмөрийн тухай хуулиар тухайн тэтгэврийн насанд хүрсэн хүний өөрийнх нь хүсэлтээр нь л ажиллаас нь чөлөөлнө. Ажил олгогчийн санаачлагаар шахалтаар ажиллаас нь чөлөөлж болохгүй гэж заасан байна. Нийгмийн даатгалын тухай хуулиарч тэр тодорхой насанд хүрсэн бол өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгоно гэсэн залтууд байгаа. Тэгэхээр энийг ч гэсэн бас ташрамд хэлж 50-аас дээш ажилтнтай аж ахуйн нэгж байгууллагууд өмчийн хэлбэр үл хамааран 2-оос доошгүй хувьд ахмадыг ажилуулах үүргийг хүлээж байгаа. За ингэж ажилуулахдаа тэтгэврийн шимтгэлийн 8.5%-ийг ажилтан болон ажил олгогч аль аль нь төлөхгүй байх ийм зохицуултыг хийснийг бас дашимт хэлье. Төрөөс ер нь ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдүүдийн талаар онцгой анхаардаг. Ягаад гэвэл энэ хүмүүс өөрсдөө хамгаалж чаддаггүй субъектууд учраас. Хүний эрхийн үндэсний комиссийн дарга сүнжтэд би бас талархлаа дэвшүүлмээр байна. Хүүхдийн асуудлыг нэг тэргуунд танилцууллаа. Осол гэмтлийн сүүлийн 5 жилийн статистик мэдээллийг эрүүл мэндийн яамнаас гаргасан. Би номыг бас ойрд маш ихээр хэрэглэж статистик мэдээллүүдийг харж байгаа. 2019-с 23 онд 5 жилийн хугацаанд осол гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагт хандсан 844 мянган хүн байгаа. За үүнээс 0-аас 14 насны 260 мянган хүүхэд осолд өртсөн байна. Энэ дотроо хүчирхийллийн улмаас 19-с 23 онд 0-аас 14 насны 4262 хүүхэд эрүүл мэндийн байгууллагт хандсан байна. Зам тээврийн ослын улмаас эдгээр 5 жилд нийт 320 0-аас 14 насны хүүхэд нас орсон байна. Осолд ороод нас орсон байна. Маш харамсалтай. 0-аас 4 насны 140 хүүхэд, 5-аас 9 насны 79 хүүхэд, 10-аас 14 насны 101 хүүхэд. Амиа хорлолт сүүлийн 5 жилд 5-аас 9 насны 9 хүүхэд, 10-аас 14 насны 65 хүүхэд, 15-аас 19 насны 179 хүүхэд. Нийтдээ 253 хүүхэд амиа хорлсон байна. Бид үнэхээр хүүхдээ хамгаалж чаддаггүй. Хүүхдийн байгууллага үүсч өгсөн 100 жилийн 5 сарын 8-нд болно. Хүүхэд хамгаалах үүрэг зөвхөн гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамд байгаад байдаг асуудал огтос биш. Иргэн бүргэнд анхаарах ёстой. Иргэн бүргэнд хариуцлага хүлээж авах ёстой. Бумачир гишүүн түрүүн хэллээ. Гэр бүлийн хүрээнд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудал яваад байна гэж. Зөвхөн 2024 онд шүүх шинжилгээний байгууллагад 908 хүүхэд хандхад 598 цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байгаа. Цаана нь 70 мэдэгдэхгүй байгаа 310. Бага насны хүүхдийн хүчирхийлэл маш их байгаа нь бол тухайн эрүүл мэндийн байгууллагад үр хөндүүлж байгаа, за мөн төрж байгаа хүүхдийн тоогоор ч гэсэн. За асуултанд хариулъя. Ажлын хэсгийн 9-р микрофон. Статистик ариун зай гишүүний асуултанд хариулаад статистик мэдээллийг харуул үнэхээр харамсмаар байна. Өнөөдөр Монгол улс хүүхдэд хамгаалж чадахгүй байна гэдэг дүгнэлтийг хийж байгаа. Тэгэхээр энийг бид нэр бүх төвшөндөө анхаарах ёстой. Дээрээс нь бид нэг зүйлийг энэ дээр бас онцгойлон хэлмээр байгаа. Нөгөө хүүхэд нэгдүгээрт гэдэг зарчим бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгаагийн илрэл ерөөсөө энэ гэж харж байна. Хүүхдийн дэд ашиг сонирхол гэдэг зүйлийг бид хүүхдийн эрхийн конвенц, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хуулиараа бид баталгаажуулсан
боловч амьдрал дээр энэ маань үнэхээр бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна. За хэрэглэн шүтэн ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах журам жишээ нь шинжилсэн хариулсан хүүхд хамгааллын тухай хуулиар бол гарах ёстой байтал өнөөдрийг хүртэл гараагүй явж байна. Гэтэл уг хууль маань өнгөрсөн оны 1 сард батлагдсан 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн ийм хууль. Тэгэхээр хүүхдийн асуудлыг бид нэр энэ томчуудаас хараат байдаг энэ амьгүй бидний томчуудын үгээр байдаг мэт ингэж хандаж ирсэн нь өнөөдөр ийм нөхцөл байдал бас хүрэж байгаа. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх. Өнөөдөр Монгол улсад хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх асуудал бас учир дутагдaltaй байгаатай бас шууд холбоотой гэж хэлж байна. Тэгэхээр энэ дээр бид нэр онцгой анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Хүүхдийн хүч хэрхэлтэй холбоотой мөн одоо орхигдсон хэд хэдэн асуудлууд байгаа. За дээрэс нь энэ статистик өсөж байгаагийн нэг шалтгаан нь бол энэ эрүүгийн хуулийн одоо 14-р зүйлд заасан 14 наснаас доош настай хүүхэдтэй 14-өөс наашны хүүхэдтэй одоо бэлгийн харьцаанд орох асуудал байна. Бэлгийн бойжилт өнөөдөр эрт эхэлдэг болсонтой холбоотойгоор 13 настай 14 настай хүүхдүүд хоорондоо үерхэж бас бэлгийн харьцаанд орох тохиолдлууд гарч байна. За энэ тохиолдолд хуулийн тэр зөвхөн заалтаар шууд гэмт хэрэгтэн болох явдал нийтлэг бас түгээмэл байна. Энэ нь бол бас өсөж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бид нар хүлээн зөвшөөрж энэ бэлгийн боловсролыг хүүхдүүдэд багаас нь олгох, энэ бэлгийн дарамт хүчирхийлээс өөрийгөө уртсан зэрэг хэлэх, бусдыгаа хэрхэн яаж хамгаалах гэдэг энэ сургалт мэдлэгийг бол бас олгох хэрэгцээ шаардлага бол байгаад байна. За ялангуяа энэ бага насны хүүхдүүдтэй холбоотойгоор бэлгийн одоо гаж зан үйлтэй буюу педофил хүмүүсийг өнөөдөр Монгол улс оншилдог, тогтоодог энэ зохицуулт байхгүй байдаг. Тэгэхээр энэ бага насны хүүхдэд бэлгийн харьцаанд орж таашаал авдаг хүмүүс буюу энэ педофил хүмүүсийг бид нар шинжилдэг, оншилдог. За аюушийн ариун зай гишүүн тодруулжсоё. Хүүхдүүдийн өмнө томчууд бид нар л үүрэг хүлээж байгаа. Тэгээ энэ бэлгийн хүчирхийллийг бол бид нар нэг тохиолдол ч юм уу нэг нийтэд мэдгэдгэлээрээ нийтээр илүү цаазаар ав ялын одоо нэмээ гэж ил яриад байдаг. Гэтэл цаана мэддэхгүй маш олон тохиолдлууд байна шүү дээ. Энэ тоон судалгаан дээр сүүлийн одоо 20-24 онд 0-6 насны 350 хүүхэд байна шүү дээ. 7-оос 13 насны 1395 хүүхэд байна шүү дээ. Энэ болгоныг бид нар ярихгүй байгаа байхгүй юу? За томчууд хүүхдийг хүчндээд шоронд орж ивэл миний бодлоор уг нь тэр тариаг нь л тарчмаар байгаа юм. Гэтэл тухайн одоо хүний бас хүний эрх гэж яриад байх юм. Би тэрийг өрдөөс огтс ойлгохгүй. Саяны хунан гишүүний одоо хэлж байгаа асуудал маш зөв. Нөгөө хүүхдүүд хоорондоо үерхэд асуудалд орвол яах вэ гэж. Тухайн хүүхдүүдийн өмнө эцэг эхчүүд хариуцлага хүлээж байгаа болохоос ш хоёр хүүхэд хоорондоо үерхэд бэлгийн одоо харьцаанд орлоо гэхэд эрэгтэй хүүхдийн хордог нь ямар учиртай юм бэ? За үг хэллээ. Наран цэцгийн алтан шагаа гишүүн асуулт асууж үг хэлээ.